Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэндээ өнөөдрийнхөө сурвалжлагыг хөшгөний хүндийн олон улсын онгоцны буудлаас шууд хүргэж байна. Яг одоо дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монгол баг тамирчид маань Оросын холбооны улсын Казан хотыг зорин онгоцондоо сууж байна. Энэ жилийн дэлхийн ур чадварын тэмцээнд дэлхийн 80 гаруй орны тамирчид оролцож байгаа гэлээ. Монголын маань баг тамирчид тунгадахгүй Монгол түмний баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Иймэрхүү дэлхийн ур чадварын тэмцээн 2019 албаны сорыг хэллээ. Монголын баг тамирчид маань шат даваа бүрийг амжилттай давсаар байна. Тийм ээ, Монгол тамирчин маань түрүүлж дэлхийн аваргын тэнгэрт Монголынхон бүрийн далбааг намрууллаа. Монгол залуусын ур чадварыг дэлхий гайхан шагшин магтаж байна. Дэлхийн ур чадварын тэмцээн 2019-д оролцох Монголын багт амжилт хүсье.